нөө ингээд интернет маркетинг нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ удаагийн дугаараар маань Улаанбаатар хотын Төв номын сангийн мэдээлэл технологи мэргэжилтэн бэлдсэн өөрөөр хэлсэн байна. Ингээд үзэгч олондоо өөрийнхөө дэлгэрэнгүй хэлсэн байна. Сайн. Би Нацгтөржин нэрмжид Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн мэдээлэл технологи мэргэжилт нэр 14 гэж ажиллаж байна. За энэ хугацаанд номын сандаа номын сангийнхаа үйлчлэгээ мэдээллийн технологи төвлөрөхөд анхаарлаа чиглүүлж гадаад дотоод орнуудад зочилж тухайн орны нэвтрүүлж байгаа технологиудыг аль болох номын сангийн үйлчлэгээр оруулж ирэхэд төлөө ажиллаж ирлээ. За тийм сүүлийн жилүүд бол одоо технологи бид нар араас нь хөрвүүлж гүйцэхгүй болчиход байгаа. Тийм ч учраас аль харилцаан дээр хүмүүст номын сангийн ойлголтыг хүмүүсийн номын сангийн ойлголтыг шинжлэхэд бас их анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. За мэдээж бэлтгэрийн маань хүмүүс Facebook болон Twitter маш одоо идэвхтэй ашигладгийг сайн мэдэх бах. Тэгээд танаас ер нь бол social media хэмээх одоо энэ ойлголтын талаар юу бас одоо тасалж бодлоо л да. Ер нь та анх яг яаж энэ Facebook, Twitter хэмжлэгээр social media сувгуудыг ашиглаж эхэлсэн бэ? Одоо юу гэдэг таны хэрэглэж гисэн түүхээс өөрийнхөө түүхээс хуваалцсан уу? За энэ саяхан бид нар хотын Төв номын сан дээр ер нь номын санчид энэ сошиал медиаг яаж хэрэглэх юм бэ гэдгийг суралцах юм байна. Тэгээд тэр үедээ би анх номын сангийн Facebook Facebook дээр номын сангийн пэйжийг хизээ нээж өгөх гэдгийг бас тодруулж харж байлаа. Twitter аккаунтыг бас хизээ нээж өгөх гэдгийг тодруулаад. Тэгээд харж байхдаа би 2009 онд Facebook дээр бид номын сангийн профайл пэйж үүсгэсэн юм байна. Тэгээ энэ яаж үүсгэсэн бэ гэхээр шууд яаж мэдж авсан гэдгийг эргэж харахад бол манай хотын Төв номын сангийн одоо нэг тусгай гоё үйлчлэгээ бий. Тэр бол Америкийн соёл мэдээллийн төв гэдэг нэртэй. Тэгээ Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчид Казахстан улсад сургалтанд явахдаа энэ Facebook гэдэг зүйл дээр яаж пэйж үүсгэх, яаж хувь өөрийгөө бүрдүүлээд профайлтай болох вэ гэдгийг сургалтанд хамарч ирсэн материалаа надад үзүүлсэн. Тэгээ өөртөө тэр бид нар ийм үзээд ирлээ гэж ярихлаар нь би бас энэ ч одоо гадаад орнд зааж байгаа нэг номын санг хэрэгэл гэж байгаа зүйлийг яагаад бид нар хэрэгж заавал гэж Америкийн төвийн заасан гэдэг бидний хэрэгэл гэж байгаа биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би номын сандаа ч гэсэн пэйж үүсгэе. Тэртээ 2009 онд анхны өөрийгөө гэж Facebook дээр бүртгүүлээд тэгээ дараа нь номын сангийн пэйжийг үүсгэсэн байлаа. Яг ингээд түүхээ харахад Twitter бол бас эхлээд өөрийнхөө аккаунтыг үүсгэж явжаад сүүлд нь байгууллага Twitter-ийг хэрэглэх хэрэгтэй мэн гэж бас сүүлд үүсгэсэн байлаа. Харин Twitter маань хизээ үүссэн гэдэг би нөгөө нээлээ устгацсан учраас надад онсороо харах боломж гарахгүй байлаа. Харин зүгээр тэр нөгөө хэрвээ тэр хугацааг үздэг вебсайтууд байгаа би бас үзэж шалгах хэрэгтэй мэн гэж бодсон. Ер нь ийм түүхийг бас тухайн байгууллагын бас түүхэд тэмдэглэж үлдээх хэрэгтэй юм байна те. Бид нар энэ нийгмийн дэвшилт харилцаа буюу энэ олон талт харилцаанд одоо байр суурьаа хязээ олж авсан номын сан энэ харилцааны хэрэгслийг ашиглаад яаж одоо уншигч хэрэглэгчдийнхаа асуултанд хариултыг эсвэл хүмүүстэй яаж харилцдгийг бас бид нар олж харж ач холбогдлын өндрөөр үнэлж хуучмын зөвхөн утсаар бид нар мэдээлэл өгнө, мэйлээр л өгнө гэдэг байсан бол одоо энэ харилцааны дэвшилтэд хэлбэрүүд гараад ирсэн байгаа гэж ашиглах хэрэгтэй гэж би бодсны үндсэн дээр 2009 оноос эхэлж номын сангийн үйлчлэгэнд орж ирж ажиллаж байгаа. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө одоо ихэнх одоо энэ social network гэдэг ашиглаж байгаа компаниудтай байгууллагууд одоо тийм social media гэхлээрээ л одоо Facebook, Twitter. Тэгэл энэ хоёр ерөнхийдөө хоёрхан ойлголттой байдаг тийм. Ерөнхийдөө өөрсдөө хэрэглээг тэгээ одоо энэ боломжийг ерөнхийдөө энэ хоёр хэрэгслээр ингээ хязгаарлалт юм шиг санагддаг. Тийм. Ер нь та бас ерөнхийдөө бас үзэгчтэй тийм өөр ямар боломжууд байдаг. Ер нь social медиаг одоо зөв зөвхөстэй яаж ашиглах хэрэгтэй. Энэ талаар бас та бодлоо. Бид сая ярим нь social медиа дүүгээр эхлэхэд нь одоо хүн болгоод шууд автоматар үнэхээр Facebook, Twitter-ийг олгочод байгаа юм да тийм ээ. Гэтэл анхны одоо номын сангийн веб хуудас бол 2000 онд хийгдсэн байлээ. Одоо тэр үед бид нар Datacom компанийн сервер дээр нүд хөтөлбөр веб тавих эрхийг аваад тавьжсэн анхны HTML веб хуудас. Үүний дараа нэг 5 жилийн дараа бид нар
Монголын Linux хэрэглэгчдийн бүлгүүнүүдтэй хамтарч анхны Dynamic Web хийсэн байна. Одоо Drupal гэдэг content management системийг суурилсан. Гэтэл одоо тэр үеийн веб маань зөвхөн мэдээллийг цацах зорилготой байж тийм ээ. Хүмүүс одоо харилцааг ганцхан формал гэж харилцдаг гэж. Тэгтэл одоо сүүлийн үеийн вебүүдээр нэмэгдүүд орж ирээд яаж юм гэхээр намын сангийн ажилтан бүр блог бичээд тэр блог нь намын сангийнхаа вебтэй уялдаад улмаар намын сангийн албан ёсны мэдээллийг ажилчдын тайлбарлаж ойлгож үйлчлэгэндээ яаж одоо тэр албан ёсны журналыг ашиглаж байна уу? Олод амжилт юу гарч байна, дутагдал юу гарч байна, хүмүүсээс ямар асуудал ирж байна гэдгийг ажилчин болгон мэдээж өдөрт амьдрал ажил дээр гарч ирж байгаа тэр туршлагаараа ингэж баяжуулан бичиж блогоор мөн одоо за бүр цаашлах юм одоо юм тийм өөр байгууллагуудын мэдээллийг өөрийнхөө вебын дотор оруулж ирэх гэдэг ийм боломжууд гарцсан байгаа нь үнэхээр сошиал медиагийн хэлбэр юм байлаа. Тэгээд бид нар сошиал медиаг ганцхан Twitter, Facebook гэхгүй болоо одоо тэгээ маш олон байгууллагуудын веб мэдээллийн сангуудаас RSS гэдгээр тийм ээ энэ олонтоор ирээдүйн програмууд татаж авч байна. Эсвэл би өөрөө Yahoo-гийн ирээдүйн Google-ийн ирээдүйд болоод ирж байгаа юм байна гэж. За үүнээс гадна яг ер нь хотын төв намаас энэ Flickr гэдэг энэ том одоо фото зургийн сан байна. Энэ дотороос намаас ингээ үйлчлэгээнүүдийн ямар олон медиа хэмжээ боловдгийг зургийг бас тавихыг боловдож эхэлж байна. Харамсалтай нь энэ бол ганцхан хүний хийдэг ажил гэж юусоо ойлгож болохгүй байна. Одоо аливаа байгууллага энэ сошиал медиад үнэхээр ач холбогдол өгөөд нэг тодорхой хэмжээний баг үүсгэж тийм ээ. Мэдээж хүний одоо ажил хийж байгаа хүмүүсийн ажил үрийн хувьд нэмэлт маягаар өгөөд цагийн дээр нь урамшуулт өгөөд тэгээд тэр гарч байгаа үр дүнгийг хэмжиж магадгүй урамшуулт өгсөн ч болно. Заавал тогтмол урамшуулахгүй. Тэгэхээр энэ онлайн орчинд хүмүүстэй харилцах, хэрэглэгчтэй харилцахад тэр байгаа боломжууд YouTube, Flickr, блог, Facebook, Twitter буюу энэ хамгийн энгийн одоо бие биенээс асуухгүйгээр бие биенээ дагаж мэдээлэл авдаг гэсэн тийм энэ боломжийг бүгдийг одоо цогц утгаар нь ойлгож төгс ашиглах хэрэгтэй. Гэхдээ мэдээж аливаа зүйл би нэг төгс хэрэгжиж шүү гэдэг тийм юм гарч ирэхгүй гэдэг ч аль болох одоо боломж төлөвлөөр аль талд нь би яаж ашиглах вэ? Тэгээд бид нар бол гадаадын номын сангуудын дурсгалыг бас их харж байгаа тэр тавтай юм. Өнөөдөр жишээлбэл Вашингтон, Америкийн Вашингтон хотын төв номын сан яаж тэр Facebook-ыг хэрэглэж байна, яаж Twitter-ыг хэрэглэж байна, яаж Flickr дээр зургуудаа цаг алдахгүй тавьж байна. Тэрэнд хүмүүс ямар одоо хариу үйлдэл хийж харилцаж байна үү те. Улмаар эн чинь тэгээд тэр номын сангийн үйлчлэгийг олон түмэн мэдэх тэр цаг тухайн үед болох үйл явдалд нь оролцох боломжийг нээж өгч байгаа. Бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ чинь ягмаа төсөл байгууллагын хувьд сонин дээр зарлага мэдээ тавих тэр мөнгийг төсөлтөө суулгаж авахаас гэдэг хүндэл юм байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо цаасан хэмжээнд телевиз яриатай гэдэг юм уламжлалт одоо хүмүүстэй харилцаж байгаа маркетингийн хэлбэр мэдээлэл түгээдэг хэлбэрийг ашиглахад одоо үнэхээр бэрхшээл тулгарч байгаа. Тэр бүх санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа. Биднэрт одоо мөнгө шаардахгүйгээр гарч ирсэн энэ боломжуудыг ашиглаж хүмүүсийг энэ боломжийг ашиглаж сурах хэрэгтэй. Тийм учраас маань юу санаа зөвхөн өөртөө энийг ашиглаад интернетийг хэрэглэж байгаа хүмүүст мэдээлэх биш. Ашиглаж сурах гэнэ тул би танаас одоо зааж өгье гэдэг хүртгүүл хэрэгтэй хэлүүлж байгаа юм да. Хувийн сонирхол гэдэг зүйл байж ингээд энэ ажлууд явуулж байгаа. Тэгээд одоо new media marketing гэдэг энэ компаниуд маш олон залуучуудын үнэхээр нөгөө бид нар чинь ийм чадах шиг хүсэлтэй гарч ирж байгаа байхгүй. Манай нуурын сан дээр бол тэр их жоох контрасттай байдаг байхгүй. Хүмүүс ажлаа хийгээд цалингаа авч байвал миний энэ ажил яаж өөрчлөгдөх вэ гэдгийг бодохгүй байна. Уул нь бол яг бүр бодохгүй гэхээр бас тийм биш. Угаасаа нэг бодоод ихлүүдийг ихээр төсөө хөрөнгө болохгүй ингээд зогсчиход байдаг юм байна. Тэгээд бодвол энэ чинь боддог хүмүүсийг аваад цалинжуулъя гэхээр угаасаа хэцүү. Тийм оронтой тийм амархан шийдэгдэж мөн төсөө батлагдахгүй. Тэр нь эцээ эцэстүү нөгөө хүн ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлдэг бүр цагтай болох. Одоо хүний нэг сарын 740 цаг шүү дээ. Тэр дотор чинь өөрийгөө хөгжүүлдэг цаг гэж гаргаж өгөх ёстой байхгүй юу? Тэгээ яг цагийн 40 цагаар бодогдсон цаг. Бид нар би бол одоо таны компанид хийж боддог байхгүй юу? New media marketing гэж хэлсэн. Ажилчид нь өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. За
заавал ажлын цагт баригдаж юм хийдэг байна. Тэгээд бид нар номын санчдаг ч гэсэн тийм болохын тулд одоо янз бүрээр санал зөвлөгөө хэлж байгаа. Яг хүн чинь хүн газ хүлээж авах, хэдэн жилийн дараа хүлээж авах, эсвэл хүлээж авахгүйгээр өнгөрөх гэдэг асуудал зүйл байна. Аль болох залуу хүмүүс ажиллаж байгаа ч гэсэн би эсвэл оролдоод байгаа янз бүрээр. Тэгээд энд нэг сая дээр өнөөдөр манай тийм нууцлалт ирсэн арчил байна. Гейм теори гэдэг юм бол их чухал юм шиг байна. Тэгээд юу гэхээр бид нар хүмүүсийг гэж өдөрхийн тулд заавал тэнцнийг уншуулал нэг тэр хүний нэг би ч энийг нөгөө Skype-ны бонусыг хүн цуглуулах гэж одоо нээж аваад байж бодож юм. Тэгээд яг тэр шиг тэр гейм теори гэдэг ерөнхий үгээр яг тийм би тэгж болсон. Тэгэхээр тэр энэ тоглоомын өмнө гэдэг зүйлийг гаргаж ирэхгүй л хүмүүс итгэхүүрнэхгүй. Тэгээд угаас нэг ингээд нэг төвшөнд явж байгаа нэг тоглоом тоолчихгүй өрнүүлээр дараагийн тоглоомыг тоглох үнд санаа олж авах юм байна. Технологич хүмүүс хурдан хэрэгс сурах баг. Эсвэл одоо юу гэдэг бидний ажиллаж бас одоо хүмүүстэй харилцах гэдэг ажил маань ч их орчин шуурхай цаг хатахгүй санал хөндлөө хэрэгтэй саналаа хэлдэг баг та. Тэгээд энэ номын сан дээр номын сангийн хөгжлийг жишээлбэл хэн түлхэж урагшлуулах вэ гэхээр хэрэгж байгаа хүмүүс нь урагшлуулна ш. Тэгээс яг мэдээж ажиллаж байгаа хүмүүсээс санаа ажиллаж байгаа хүмүүс бол гол үүрэгтэй ч гэсэн хэрэглэгч хүн саналаа хэлэхгүй дотроо бухимдаад явдаг бол тэр урагшлахгүй байхгүй. Тэгээд би тэр учраас энэ сошиал медиаг их одоо ядчил технологиг бүрэн ашиглаж байгаа тодорхой хэмжээнд ашиглаж байгаа гэдэг нь ашиглаагүй хүнээс нэг алхам урд байгаа. Тэгээд тийм хүмүүсийн оролцоотойгоо номын сан тэр хүмүүс яаж хэрэглэмээр байна гэдгийг бичдэг, харилцдаг болчход номын сангийн маань хөгжил бас урагшлахад түлхэж өгнө гэж боддог. Тийм учраас энийг заавал хэрэглэх хэрэгтэй гэж боддог. Баярлалаа бигцраа конференсаа тэ сонирхолтой санаанууд биднээс хэллээ. Ингээд магадгүй бигцраа ахын хэрсэн тэ санаануудаас ингээд байгууллагын хүмүүс юм тусгаж байгаа сэргэлжүүлэх гэж найдаж байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Тэгээд үзэгч алтантайгаа дараагийнхаа дугаар уулзцгаая.